Би ч өөрөө уг нь бол өөрийн хувийн бизнес хийдэг байсан. Тэгээд хүүхэд маань 19 оноос хойш өвдөд хүүхдээ байн хот руу авч яваад миний одоо бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Тэгээд тувт эмнэлгээр явж байгаа л одоо 19 оноос хойш чинь 5-6 жил шүү дээ. Тэгээд хүүхдээ ерөөсөө би яалтчгүй хүүхдээ гэрт харж сууж байгаа ээж болсон. Тийм болохоор одоо мэдээж хашаандаа надад хамгийн түрүүн хийх боломжтой юм бол энэ буянт голынхаа ирэг дээр хүүхдээ хараад хүүхдээ асраа сууж хоорондоо бол ийм ажил хийх юутай болсон л та. Тэгээд ингээ юмаа бүтээн байгуулад босгоод тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн сүүлд нь санхүү дээр бол юу чгүй болт юм бэлээ. Эхлээд мэдээж энэ халамжийн яг тэр нөгөө юунаас тэр нэг тийм пэйж хуудсан байт юм бэлээ. Тэндээс очиж тэндээс нь мэдээд тэгээд халамжид очиод манайх одоо ингээ ийм юм босгосон юм аа. Тэгээ одоо бид нар ингээд нөгөө тоног төхөөрөмж авах, дотор талын тоног төхөөрөмж авахд ерөөсөө биднэрт ямар ч санхүү байхгүй болчлоо. Тэгээд одоо танах туслаж дэмжих боломж байгаа юу гэдгсэн чинь нөгөө надад юугаа өгсөн. Нөгөө танилцуулгаа. Тэгээд би тэрийг нь очиж танилцуулаад яг өөрийнхөө хэрэгцээтэй материалаа өгсөн. Тэгээд 25 онд өгөл тэгээд манай юу бол дэмжигдсэн. Халамжаас болохоор би 8 сая төгрөг авсан. Тэр 8 сая төгрөг нь болохоор 4 сая нь болохоор буцалтгүй, 4 сая нь болохоор би 3 жилийн хугацаанд буцааж төлөх. Юутай тэгээд тэр 8 сая төгрөгийг аваад тэгээд нөгөө тоног төхөөрөмжөндөө авсан. Тэгээд одоо өдөө зэрэгтэй бас ингээд дотор талын тоног төхөөрөмж юу яагаад 6 сард авсан. Тэгээд 6 сарынхаа сүүлээр тоног төхөөрөмжөө урагшаа авчираад одоо тэгээд сая 7 сарын хооронд үйл ажиллагаагаа явуулж гисэн. За ер нь нэлээд нэр төрлийн юм авсан. Хуушуур хайрах юугаа авсан. Тэгээд нөгөө хийм билетх том. Тэгээд бууцны жигнүүр тэгээ хөргүүрүүд янз бүрийн. Тэгээл нөгөө хуушуур хаусандаа хэрэглэгдэх хоолны нөгөө нэг гамбан, цухтаг, ер нь тэгэл жижиг шажиг маш их юм хэрэглэсэн. Тэгээд тэр мөнгө маань бол ер нь бол хүрээгүй. Тэгээ манайх ч бас кофе шоптой тиймгээл кофе шоп мод тэгээ тэрнийхээ тоног төхөөрөмжүүдийг бас ер нь бол өөрсдөө бас нэмж авсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас 2025 оныг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь 2025 оны 4 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд сарын хугацаанд нээлттэйгээр олон нийтийн сүлжээгээр төслөө хүлээн авсан байгаа. За 2024 онд бол 31 иргэнд 198 сая төгрөгийн санхүүжилт олгосон. 2025 онд бол 30 иргэний 166 сая төгрөгийн санхүүжилт олгосон байгаа. Үүний нэг нь бол оюун цэцэгч маань хуушуур хаус төслөө ирүүлсэн. Төслийг нь одоо дэмжиж, энээр бол ажлын байр нэмэгдүүлэхэд нь одоо зөрүүлж бид нар 8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байгаа. Ховд аймгийн Жаргалан сумын хэмжээнд бол 25 төсөл ирсэн. Тэрнийхээ хүрээнд бол 2 ажлын хэсэг болж хяналт ажлын байран дээр нь ирүүлсэн төслийнхаа ажлын байран дээр нь хяналт үнэлгээ хийсэн. Бид нарыг ирэхэд бол оюун цэцэгчийн бол ажлынх нь байранд баригдаад нэг 70% явж байсан. Тэгээд одоогоор бол ингээд сайхан бүх үйл ажиллагаагаа явуулаад өөрийн гэсэн үйлчлэгчтэй болоод ажиллаж байгаад бас баярлж байна. Ажлын байр нэмэгдүүлээд одоо Ховд аймгийнхаа иргэдэд ийм 5 тухтай орчинд үйлчлүүлж байгаад нь баяртай байна. Энэ буянт гол гэдэг чинь манай Ховд аймгийн хувьд бол яг буянтай гол тий Ховд аймгийн бүхий л хүмүүсийг ундаалсан сайхан газар шүү дээ. Тэгээд энэ газар маань одоо энэ газартаа тийм гоё цайны газар одоо хоолны газар хүмүүсийг ундаалсан гоё газар нэг юмсан гэж бол айгүйх олон жил хүсэж мөрөөдчихсэн. Гэхдээ энэ хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэг чинь тийм ч амар биш. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд манай хүмүүстээр бол яг бүхэл бүтэн 2 жил яг энийг яг өөрсдөө хийсэн. Ажилчид олдоход хэцүү болцсон юм байлээ. Хүмүүс авчираад хийхэд бол тийм амар биш болцсон. Мэдээж хийгээл байхдаа хамгийн түрүүн мөнгө л нэгт юм байлээ. Биднэрт мэдээж энийг босгохын тулд зөндөө санхүү хэрэгтэй байгаа. Тухайн ажил хийлгэж байгаа хүнд ч гэсэн мөнгө хэрэгтэй дээ. Тэгтэл яг тэр мөнгөө авч байгаа хэрээр тийм ажлаа бол бас гүйцэд 100% хийдгүй юм байлээ. Тийм болохоор энийг бол яг манай гэрийн хүмүүстээр бол яг хоёлаа гартаж хийсэн. 100-д одоо ингээд амрагчид ялангуяа ингээд Алтай 5 богд яваад манай хувьд ч бас харьцангуй аялал жуулчлалч
хувь хүмүүс маш их болсон шүү дээ тий. Тэгээд битэрий одоо энэ цаашдын бас бодож байгаа зүйл болохоор энэ хашаанда 5 ийм модоор шовгор бариад жижиг мини галтгоотой буудал хийх бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж тэн дээр бол санхүү хэрэгтэй байгаа. Би энийг хийхийн тулд одоо надад санхүү хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Мэдээж энэ үйл ажиллагаагаа би одоо манад ирж үйлчлүүлж байгаа хүмүүс танах жилийн 4 удирдал ажлын үедээ өвөл ажлын үедээ бид нэр өвөл ирээд ингээ гол дээр ингээл жоохон ингээд агаарламаар байдаг, гítэл даардаг. Тэгвэл биднэрт ингээд халуун аарс, банштай цай тий хуушраараа үйлчлүүлэх гоё юм аа. Тэгж тэхүү гэж байгаа байхгүй. Мэдээж тийм бодол байна. Мэдээж энэ хуушур хаусныхаа үйл ажиллагааг явуулахад жилийн 4 удирдал явуулмаар байна шүү дээ. Тэгээд ирж байгаа хүмүүс ингэж байгаа байхгүй. Бид нэр өвөл ирээд мөсөн дээр тогломоор байна тий. Мөсөн дээр тоглоход танах чарга марга түрээслэхүү, ирж халуун арц цайгаар үйлчлээч гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол би угаасаа ингэ дотроо бодож байгаа. Угаасаа ер нь бол манайх жилийн 4 удирдал ажиллавал бас ховдын ард түмэн тий мэдээж явж байгаа хүмүүс бас ирэх магадлал өндөртэй байна гэж удаад тэгж байгаа. Мэдээж энэ модон шовгорыг барихад бол надад бол мэдээж санхүү бас байхгүй. Тэрийг явал бас үйл ажиллагаагаа цаашаа бас ер нь гоё явуулахын тулд би бас аймаг орон нутагт тэгээд аялал жуулчлал тэр хүүхдийн байгууллагын хүмүүстэй бас хандъя гэж бодож байгаа тий. Үйл ажиллахад мэдээж халаалт. Бидний энэ хувьд энд бол дид үтс энэ халаалт нөгөө цэврус бохиргол юм зөндөө шүү дээ. Эднэрийг гаргахын тулд надад маш их хөрөнгө хэрэгтэй. Одоо Ховд аймагч ингээл бүхэл бүтэн энэ Ховд аймгийнхаа зунд нь энэ буянт голын ирэг дээр ирээд бууж байгаа хүмүүсийнхаа одоо нойлын асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Мэдээж тэр надад тийм нойл асуудал хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тийм юмнууд зөндөө байна оо. Манайх ч 7 сарын 10-нд нээлттэй хийсэн. Хүмүүс ирнэх дажгүй сэтгэл өндөр байгаа. Яагаад тэгэхээр одоо манайх за одоо хуушуурал мэдээж монгол хүмүүс ч хуушуур буузандаа дуртай шүү дээ тий. Хуушуурал яг гоё шин махаар гоё хийдэ гэж бодоод ер нь бол өдөрт нь бид нар шин үхрийн мах аваад ингээ хуушураа хийж байгаа. Тэгээд манад ирж хуушур идсэн хүмүүс бол буцаад найз нөхд ч юм уу, ах дүүгээ ч юм уу дагуулаад буцаад эдний хуушур өстой гоё. За гэртээ ингэж зарим үед ингээд хуушур хийх зав боломжгүй юм чи энд ирээд идчихнэ гоё байна гэд би энийгээ дагуулад ирээд энэ тухтай орчинд суугаад үйлчлүүлэхэд надад бас таатай гоё санагдчихж байгаа. Тэгээд ховдынхаа ард түмэнд бас бид бүгдийн бизнесийг дэмжиж охиноо хараад би гэртээ сууж байгаа ээж штэ тий. Ингээд дэмжиж бид хоёрт биднэрт хөрөнгө оруулалт хийж байгаад бас баярлсан тарлалцсан илэрхийлж байна.